Тамирын хөдөлгөөн хийнэ. Тамирын хөдөлгөөн хийнэхдээ зэрэг бид нар юм. Тамир болоод хүний амь нас, хөдөлгөөн бол амь нас гэдгийг хүн болгон ойлгоно. Тэгээ хөдөлнө гэхдээ зэрэг өөр нэг юм болгоч болохгүй. Бид нар заавал гадна гараад юм уу, ийм том танкнд одоо бөмбөг тавиад цохин наадна гэдэг ингэж ойлгож болохгүй. Тэр хөдөлгөөн хэлгээнгүй хэрэгтэй. Алхах бол хамгийн сайн хөдөлгөөн. За энийг хүн болгон мэдэж байгаа. Түүнээс гадна яа гэм бид нар сууж ягаад гүйж болдог юм байна. Хөвтөж байгаад маш сайн тамирыг хийж болдог юм байна. Ийм үзэл ухамсарыг бид нар бий болгох хэрэгтэй. Эхлээд бид нар яг уу гараа өрнө. 1 минут цаг хараана. Настайчууд аажимхан. Таваараа. Залуучууд гяс. Энэ юу сууж байгаа гүүнэ гэдэг юм. Яагаад сууж байгаа гүүнэ гэж хэлж байгаа юм гэхээр одоо тавааштай. Зүрхнээ зогтлох чинь жаахан төрөгсөн. Жаахан хөлс гарна. Амьсгал жаахан төрөгсөн. Ийм л байхгүй юу? Энэ чинь сууж байгаа гүйж байгаа таад. Манай зөвхөн энэ тамирыг хийж ягаад биенийхэн хүндийг бууруулж чадсан хүн байна шүү дээ. За залуу шиг усуд гэлзаад байна шүү. Гэлзэн шүү. Хэдэн секунд байна? 20 секунд байна уу? За гэлзнаа. Энэ нь ойролцоогоор 1 минут гэхэд 2-300 м аажим хүн гүйсэндээ тэмцэнэ гэж байгаа байхгүй. Сайн энерги зарцуулсан. За гэлс 5 секунд. Гэлс. Энэ удаанаа коронавирус хаанаас ирсэн гэж яригадаад байсан бэлээ. Сарсан баг байхаа. Сарсан баг байхаас үсэлтэй гэж хэлээд байсан. Энэ хөхтөн амтны дотор нисчдэг амтэн бол сарсан баг байхаа гэж байна шүү дээ. БМФ гэж хятадаар хэлж байна шүү дээ. Сарсан баг байхаа яад юм бэ гэсэн чинь өдөр нь бол сарсан багын дулаана хэмжээ нь 36-37 орчим байдаг гэж байна. Сүн болоод нисэх үедээ 40 градус. 41 градус хүртэл халж яадаг гэж. Өдөр болгон халж байгаа байхгүй тэр. Өдөр болгон халуурж яадаг амтан. Тэгээ сарсан баг байхаа биеийн дээр аюултай энэ коронавирус мөтийн аюултай юм вирус хэдэн 10-аар байна гэж байна. Томшгүйгээр байна гэж байна. Тэр сарсан баг байхад ямар ч эрүүл мэндийн асуудлыг үүсгэхгүй байна. Тэгээд ямар учиртай байна? Энэ халуурал гэж юм биенээ дулаан дээшлэх юм бол өвчнийг эсэргүүцэх хүчин чадлан дархалгаа сайн болдог юм байна. Энэ үнэн сонирн байгаа үз? Сонин шүү. Энэ батлагдсан зүйлс байгаа байхгүй юу? Тэгээ сарсан баг байхагийн амь насыг альдгаж үзсэн байл да хүмүүсүүд. Сарсан баг байхаа бол 5000 төмөн жилийн өмнөөс их ниссэн байна. Тэгвэл энийг бол энэ одоо олон зүйлийн амьтантай ойролцоо гэж үзэж байна шүү дээ. Жишээлбэл хулгантай бол ойролцоо, биеийн талаар бол ойролцоо. Энэ хөхтөн амьтны амь насыг юу гэж үздэг юм гэхээр бол энэ биенийх нь том жижигтэй ойролцоогоор нас нь бас их ойролцоо байд юм байна. Жишээлбэл хулган бол 1-3 жилийн амь настай. 1-3 жилийн амь настай. Гэвч сарсан баг байхаа хэдийн насалтай? 30-40 жил гэж байна шүү. Хязгааргүй хулганы зэрэг юм биетэй боловч ийм урт насалж чаддаг. Энэ өдөр болгон халуурж байдагтай холбогдолтой болов гэж эрдэмтэнгүүд үзэж байгаа юм байна л да. Тийм болохоор би нэг сүүлийн үед нэг сарсан баг байхаас суралцъя гэдэг нэг тамир дасгал бий болгосон. Нэг тамир хийдэг. Өдөр болгон халуурна гэдэг тамир. 1 градус биеийнхээ дулааныг нэмэгдүүлж дархалгаа өвчнийг эсэргүүцэх хүчин чадлаа сайн болгоё гэсэн нэг тамир байгаа. За энд нэг 10 минут байна уу хэдэн минут байна. Тэрийг бид нар үзэж төр амрыг. Та нар ч бас нилээд ядарлаа. Би ч алхаж байгаа болохоор ядарчгүй шүү үннийг л. Тэр манай юугийг одоо явуулж болно. Сарсан баг байгаас суралцъя гэсэн тамир дасгал. Энийг боломжоор гэртээ хийж болно шүү. Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн хамгийн сайхан мэндийг өргөн дэвшүүлж айлтхан золгоё. За энэ өдөр бид хамтаараа нэг тамир дасгал хийнэ. Энэ тамир дасгалын нэрлэлийг бол биенээ дулааны хэмжээг 1 градус дээшлүүлж дархалгаа сайжруулах гэсэн тамир дасгал. За ингээд хүн биеийн тамирын хөдөлгөөн хийж байх үед биеийн дотор үүсэж байгаа энэ дулааны хэмжээ бол энгийн 50 цагаас бол 5-аас 10, магадгүй 15
ийм хэмжээнд одоо ихэр ингэж энерги үүсдэг. Ингэснээс болоод хүний биеийн дулааны хэмжээ бол 1-3 градус нэмэгдэж болно. Биеийн дулааны хэмжээ нэмэгдэж байх үед хүний өвчний эсэргүүцэх хүчин чадал дархалгаа сайжирдаг. Ийм нэг хиллэг байдаг. Хэрвээ 1 градус дээшлүүлж чадвал 5-6 дахинаар биеийн дархалгаа сайжирдаг. Эсэргүүцэх хүчин сайн болдгоо гэхээр ийм хэлдэг байдаг. Тийм болохоор бид нар энэ үйл ажиллагааны тухай тамир хий гэж бодож байна. За бид нар энэ тамирыг хийхийн өмнө бас бэлтгэл хийнэ. Ямар бэлтгэл хийнэ гэвэл ус уух чухалтай. За ямар ус уунаг бол халуун бүлээн ус 40 градус. 40 градусын ус. За 40 градусын усан дотор би бол энэ юу нэмд юм а. Энэ цагаанга бол энэ биеийн дулааны хэмжээг дээшлүүлэхэд сайн үйлдэлтэй гэж үзэж байгаа. За дээрэс нь цагаанга бол энэ эрүүлжлийн үйлдэлтэй. Их сайн. Хүний эрүүл мэнд сайн. Би одоо нэг цагаангагийг цуунд тэтгээд иддэг штэ. Дээрээс энэ цагаанга бол Юннан Шиохуанжан гэж. Юннан цагаангааг хатаас нь нунтаг. За энэ цагаангагийг бол одоо уухад бол ихээр уухад хүний биед ямар нэгэн хохирол байхгүй юм а. Хүний биед хохирлгүй. Хүний эрүүл мэндэд эрүүлжлийн үйлдэлтэй. Тийм болохоор нэг ууж болно. Бас нэг бол биендээ бас нэг одоо юм тавьсан байгаа. Энэ давс. Хэрвээ та одоо их хэмжээний хөлс гарвал давс бас хэрэгж болно ш. Давс хүний биед бас дутагдаж болохгүй. Илээдвэл их олон зүйлийн усыг авчирна. Багдвал бас болохгүй. Жишээлбэл наршиж барьна гэдэг чинь энэ наатрийн алдснаас болоод наршдаг штэ. Тийм болохоор одоо бас зөх хэмжээний их хэмжээний хөлс гарвал нэмж болно шүү. Сайхан халуун амттай. Цагаангаатай бас гоё шүү дээ. Сайн дотроо хийж болно. За ингээд энэ тамир дасгалыг хийхдээ бол яанаг бол нэлийн эрхтэй, хүчтэй хийнэ. Тэгэд өөрийнхөө биеиндээ тохируулаарай. Хэрвээ зүрхний одоо энэ асуудалтай юм уу, зүрх тарих цусан суднаа өвчтэй хүн бол эхний өдрүүдэд одоо сарын дотор ч юм уу нэлийн удаан шиг хийнэ. Тэгээд аажмаар нэмэгдүүл. Энгийн хүнд авчлах юм бол нэлийн эрхтэй, маш хүчтэй хурдан хийнэ. Ингээд биеийн дулааны хэмжээг дээшлүүлж байгаа юм чинь тийм. Нэг илүү хор тавдартай хүн бол байдаг хүчээрээ хийх хэрэгтэй. Байдаг хүчээрээ хийнэ. Өдөрт хэдийн удаа хийнэ гэвэл 2-3 удаа хийнэ. Нэг удаа 30-40 минут хийнэ. 7 хоног хамгийн доотлоор 5-6 удаа хийнэ. Нэг өдөр нь амарч болно. Амарч болно. Гэхдээ нэг өдөр заавал 2 цагаас илүү хийж болохгүй ш. 2 цагаас илүү хийгээд хит ядарчгүй яхаа нэг дархалгаа чинь дахиад суларч ш. Тийм болохоор энэ дээр бол заавал анхаарах хэрэгтэй байхгүй юу? Анхаарна. За тэгээ одоо бид нар энэ эрч хүчтэй энэ тамир хийх гэж байгаа. Тэгэхээр одоо биенээ дулааныг нэмэгдүүлэх гэж байгаа юм чи одоо яанаг бол бид нар бүтэн хутас өмснө. Одоо шиг ийм хутас өмсөж болохгүй. Бүтэн хутас өмсөж ийж энэ тамир дасгалыг хийнэ. За ингээд энэ хүчтэй ширүүн хөдөлгөөн хийж байгаа болохоор уртсалд нь бид нар ямар юм хийх ёстой вэ? Бэлтгэл хөдөлгөөн хийнэ. Заавал бэлтгэл хөдөлгөөн хийнэ. Урдаар бэлтгэл хөдөлгөөн хийгээд биеийн сайхан бэлтгэж энэ булчин шурамсаа сайхан эвэнд нь оруулна шүү дээ. Энэ бэлтгэл хөдөлгөөн хийнэ. Бэлтгэл хөдөлгөөнийг яаж хийнэг бол толгойн оройноос хөлийн уул хүртэл хийнэ. Хөлийн уул хүртэл. Урдаар бид нар бэлтгэл хөдөлгөөн хийснээр дараа би хувцас сайхан сольж ингээд бүтэн болгож яагаад хурдан хийнэ. Урдаар яг бэлтгэл хөдөлгөөн. Бэлтгэл хөдөлгөөн толгойн оройгоос толгойн оройгонд яг хөдлөх чи ингээд тэгээд одоо энэ хүн ер нь нүдний тамир ам хамарны тамир хийвэл ихсэн шүү дээ. Одоо зэрэгээ хийхийг бодоё. Энэ цагийг ариулахын тулд юу яаж хийнэ бол амаан зайлаа. Урдаар багалзуур хоод амаан зайлах хөдөлгөөн, нүдээ эргэлдүүлэх амаан зайлах хөдөлгөөнийг зэрэгээр хийх хэрэгтэй. Нүдээ бас эргэлдүүлнэ. Хоолойгоо бас хийн. Дараад нь бас нэг тамир байдаг шүү. Манай аяг долоох тамир. Нүдээ бас дунд нь эргэлдүүлнэ. Амаа мас яа. За энэ тамираа хийчихлаа. Энэ тамируудыг хийгээ. Энэ багалзуур хоолойны тамир амар хамрын нүдний тамир хийх нь бол энэ хэсэгдээ сайнаар болохгүй хүний тархины хөгшрөлтийг удаашруулдаг гэж байна шүү. Тийм болохоор манай настайчуудаа энэ тамираа илүү хий. Аягаар долоох тамир. Яг хөлийг заавал наад шиг гэж яг хийе болоо шүү. Энэ тамир хөлөө ингээ хөдөлгөөд юм нүүрний хөдөлгөөн ингээд багтаар чи яадаг гэхдээ магадгүй яг өрчлөөс бол тархин хөшөлтөг гэж тархины өрчлөө нь улам сайн болдог. Тархины өрчлөө сайн болохоос маань тархины байдаг. Энэ их чухал тамир. За тэрнээ дараа яхаа ингээд гүзүүнэ тамир өмөр хийх болохоор ингээд заах юу яана? Юу яаж өгөх хэрэгтэй. Одоо шинэ татар ч юм уу ингээд яг шүрмсээ ингээд
бие халаах хөдөлгөөн хийн шүү дээ. Бие ингээд сайхан халаах хэрэгтэй. Халааж ягаад сая тамир дасгал хийхдээ сая сайн болно шүү дээ. Гүү бол энэ чинь нөгөө гэмтэл авах юм. Одоо ингээд орондоо гүүгээчсэн ингээд чадал гаргаач ингээд энэ одоо үеийн хөдөлгөөн шүү дээ. Үеийн хөдөлгөөн шүү дээ. Иймэрхүү ингээд нуруугийг бол ингэж толгой молгой зарим хүн ингээд байдаг. Энэ бол буруу шүү. Ингээд зүг ингээд энэ яг энэ ташааны үеийн бол ингэж хөдөлгөөн болно. Байгалийн журмын дагуу хөдөлгөөн. Ингэж тойрог хөдөлгөөн хийж болох. Нуруугийн хөдөлгөөг бол ингэж хөдөлгөөн шүү дээ. Ингэж хөдөлгөөн шүү дээ. Ингээд тиймээс одоо ингэж тойрог хөдөлгөөн хийхгүй. За өдөрнийхөө үеийн ингээд яг цаах хөдөлгөөн байгалийн журмын дагуу. Ингээд. За ингээд одоо бие сайхан халаачлаа. Янгаа унаа явтаасаа унтчуу. За одоо дараагийн хөдөлгөөнд бол бүтэн хувцас өмсөж яваад эрчтэй хөдөлгөөн хийнэ. Одоо сайхан бүтэн хувцас өмсөд авсан. Бүтэн хувцас өмсдөг юм бол эрч энерги гадагшлуулахгүй хөлс гаргана. Биеийн дулааны хэмжээг дээшлүүлнэ гэсэн зорилготой юм аа. За одоо энэ дээр бас юу яанаг бол бас одоо гэрт өмсдөг одоо гутал яхагаа өмснө. Энэ одоо гэрт өмсдөг, гадна өмсдөггүй. Хамгийн гол нь энэ өмсдөг нь гол учир бол энэ таачиг өмсч ивэл халтарж уун бол одоо уунчхул яхан хөл гар хугарах аюултай шүү. Нэг илүү настай улсуудад аюултай байдаг байхгүй. Тиймээс бид нар одоо ийм гэртээ өмсдөг ийм шахаа өмсчихнаа гэж бодож байна. За одоо бэлтгэл хөдөлгөөн бас тахах гэж. За ингээд одоо сайхан тамир, хурдан тамир хийн. За одоо энэ тамирыг нэгдүгээр тамирын бид нар бол одоо сууж байгаа гүүх тамир. Энэ удаа бол түрүүн бол бид нар бэлтгэл зогсоод ийм багаар зогсдог байсан бол одоо энэ удаа бол нэгэн гүн сууж яж хийн шүү. Ингээд доош нь сайн сууж байгаа. Сайн сууж байгаа. Ингээд ирч хүчтэй. Одоо 1 минут. 1 минутаар энэ энийг сайн сууж өгөх хэрэгтэй. 90 градус байх болно. Энэ үе чи энэ ч одоо яг чулуун мөт хатуу байна шүү дээ. Энэ одоо биеийн дулааны хэмжээг 1 градус нэмэгдүүлнэ шүү дээ. Нэг удааныхан тамирыг ямар ч гэсэн яа ингээд өөрийнх нь болцоогоор хийн штэ заавал тийм яа. Дараагийн тамирын бол одоо ингээд хажууд төвшин зогсчоод энэ авч хайдаг тамираа ингээд бүх биеийн хүчийг ингээд зарцуулж авч хаяад бүх биеийн хүчийг ингээд зарцуулаад авч хаяа. Сайн чангалж өгнө штэ. За дараагийн тамирын бол ингэж хийнэ гэж бодож байгаа. Хурдан удаанаа бол заавал хоорно. За хурдан шиг. Аль болохоор шадан зарцуул хурдан хурдтай ирчтэй. За тэгээд дахиад энэ тамирууд хийжтэй. Оо нэр авч хайдаг тамирыг хийхдээ ингэж энэ чинь өвчин зовлонгаа авч хаяа. Муу энерги авч хаяа. Аливаа муу сайн муу зүйлсүүдийг авч хаялаа. Өвчнөө авч хаялаа. Муу энерги авч хаялаа. Тэгээ өөдөө хийхдээ аз жаргал сайн сайхан ирж байна. Сайн сайхан боллоо. Сэтгэл санаа тайван амгалан байна. Ингээ хийнэ. 90 градус шүү. 90 градус. Энийг үүдгнийхээ юугийг хөлнийхээ өлмигээс хэтрүүлж болохгүй. Ингээд. За. Одоо бол энэ газар даа хийх тамир ингээд дуусж байна. Одоо орон доор хитгэж байгаа хийнэ тамир. За дараагийн тамир. Орон доор хийх тамир тасгал. 1 градус. Ийм дулааны хэмжээг дээшлүүлнэ. За одоо хитгэж байгаа тамир тасгал хийнэ. Энэ хүнжил энэ дээр за ингээд за ихлэ бөмбөгнээ тамираа хийё. Энэ бөмбөг одоо манай бүр мэдж байгаа. Ингээд бөмбөгнээ тамираа хурдцтай шиг хийнэ. Ингээд төрхиж болно то. Яаж хийсэн яах вэ? Хурдан шиг л хийх хэрэгтэй. За дараагийн тамир бол энэ хөнжлөө энэ тал тавьчихсан. Энэ дээр тавьчихсан. Энэ хүзүүнийхэн дор
Жаахан ингэж тавьж өгнө. Одоо хөөрөг болох тамир хийнэ. Хөнжил энэ юу. За ингэж аль болохоор энэ хөөрөг болоод тэгшэрнэ. Энэ үедээ бас бөмбөгөн хөл дээр авчнаа. За. Ингэж 1 2 3 4 5 6 7 8 9 10. За залгаад энэ гурвыг хослуулан хийнэ. Ингэхдээ бие сайн чангалж өгнө шүү дээ. Бүх бие сайн чангалж өгөх хэрэгтэй. Хамгийн их хүчээр чадал гаргаж биенийхэн дулааны хэмжээг дээшлүүлнэ шүү дээ. За ингэж хийгээд өөрийнхөө боломжоор л хийн шүү дээ. Одоо хөлс их гарч ийн шүү. Биений дулааны хэмжээ ямар ч байсан 1 градус нэмэгдсэн гэж бодож 20-30 минут хийн шүү. Тийм амархан хийчих асуудал биш шүү дээ. За энэ дээр өөр тамир хийнэ. Усан бана. Нилээн чэжээ ингэж гаргаж ирэн шүү. Гаргаж ирэхгүй бол ингэж хот сайн хийгдэхгүй. За ингээд усан тамирын дунд юу хүнэ гэвэл гардаараа суняана гэж хэлдэг штэ Монголд. Хятадаар бол фөөцөн хийнэ. Фөөцөн хийх нэлээд хүндрэлтэй. 1 2 хийж үзье. Тохойн дээр хийн. Би бол гардаараа хийхдээ хүндрэлтэй гэдэг. Жаа. За ингэж хийгээ болохгүй бол ингэ хийчихвэл амар байт юм. Настай улсуудыг яг гардаараа хийнэ гэдэг чинь хэцүү шүү дээ. Гэхдээ ингэж хийж болно шүү дээ. Тохойн дээр хийх бол хөнгөн шүү дээ. Энэний дараа бас урагшаан жаах ирж яагаад чадал гаргана. Төрүүчийн тэр бол урагшаан чадал гаргасан шүү дээ. Одоо хойшоон чадал гаргана. Чадал гаргана шүү. Хойшоо сайн гэж. Одоо хөлс тусалж байна. Биенээ дулааны хэмжээ 1 градусаас дээш гарсан байхаа. Ингээд 9 зүйлийн тамир байгаамаа. Тэгээ энийг нэг ээлжлээ хийгээд юу яах хэрэгтэй да? За ингээд одоо хөлс гарч байна. За энэ тамир дасгал одоо танад бие сэтгэлчийн хэрэг болно гэдэгт би итгэж байна. Таныг биеийн гараас 1 градусаас дээш одоо дулааны хэмжээнд хүрсэн гэж, таны дархлага 5-6% нэмэгдсэн гэж, таныг өвчнийг эсэргүүцэх хүчин чадал дархлага чинь сайн болсон гэдэгт итгэж байна. Иннээс өөр юм дүгм зам байхгүй шүү. Хэрвээ та энийг баримтлаад байх юм бол 100 зүйлийн өвчин танд ойртох юм болно. Та өөрийнхөө үйл ажиллагаагаар та эрүүлэнх аз жаргал сайн сайхныг бүтөөж чадна гэдэгт би итгэж байна. Энэ бүхэн та бүхнийг ивэнэ гэдэгт итгэж байна. Баярлалаа. Баяртай. За 100 зүйлийн өвчнийг биентэй ойртуулахгүйгээр биеийн градусыг 1 градусаас дээш нэмэгдүүлээрэ та бүхэн. Энэ үнэн шүү. Оргүй юм хэлж байгаа биш шүү. Үнэн шүү. Харин та ямар нэгэн эм тариа гэрэглээ 100 зүйлийн өвчнөөс эргэлнэ гэж бити бодоорой. Тим юм байхгүй. Та эрүүл зөв амьдэрсэн үед л сая эдгээрийг та биелүүлд илнэ. Тамирын хөдөлгөөн хийнэ. Тамирын хөдөлгөөн хийнэхдээ зэрэг бид нар юм. Тамир болоод хүний амь нас, хөдөлгөөн бол амь нас гэдгийг хүн болгон ойлгоно. Тэгээ хөдөлнө гэхдээ зэрэг өөр нэг юм бодчих болохгүй. Бид нар заавал гадна гараад юм уу ийм том танкнд одоо бөмбөг тавиад цохин наадна гэдэг ингэж ойлгож болохгүй. Тэр хөдөлгөөн хэлгээнгүй хэрэгтэй. Алхах бол хамгийн сайн хөдөлгөөн. За энийг хүн болгон мэдэж байгаа. Түүнээс гадна яа гэм бид нар сууж ягаад гүйж болдог юм байна. Хөвдөж байгаад маш сайн тамирыг хийж болдог юм байна. Ийм үзэл ухамсарыг бид нар бий болгох хэрэгтэй.
Эхлээд бид нар яг уу гараа өрнө. 1 минут цаг хараана. Настайчууд аажимхан. Таваараа. Залуучууд гялс. Энэ юу сууж байгаа гүүнэ гэдэг юм. Яагаад сууж байгаа гүүнэ гэж хэлж байгаа юм гэхээр одоо тавааштай зүрхнээ зогтлох чинь жаахан төрөгсөн. Жаахан хөлс гарна. Амьсгал жаахан төрөгсөн. Ийм л байхгүй юу? Энэ чинь сууж байгаа гүүж байгаа таад. Манай зөвхөн энэ тамирыг хийж ягаад биенийхэн хүндийг бууруулж чадсан хүн байна шүү дээ. За залуу шиг усуд гэлзаад байна шүү. Гэлзэн шүү. Хэдэн секунд байна? 20 секунд байна уу? За гэлзнаа. Энэ нь ойролцоогоор 1 минут гэхэд 2-оос 300 м аажим хүн гүйсэнтэй тэмцэнэ гэж байгаа байхгүй. Сайн энерги зарцуулсан. За гэлс 5 секунд. Гэлс.